Санаа та бүхэндээ өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. Ингээ би өнөөдөр Flask буюу Python-ы framework-ийн талаар бичлэг оруулахаар шийдлээ. Тэгэхээр Flask нь болохоор ерөнхийдөө бол back-end-ийг хийдэг framework гэж ойлгож болно. Тэгээд энэ нь ерөнхийдөө Django мэт арай илүү хүмүүсийн их мэддэг framework-оос арай илүү амархан гэх юм уу. Django-год бол хамаагүй simple. Тэгээд бас гэтээ сул тал нь Django-гийн зарим нэг хийж чаддаг зүйлийг ер нь бол хийж чадахгүй гэсэн үг. Гэтээ ерөнхийдөө бол энэ миний хувьд бол яг анх web application, website хийхэд тэр зур back-end хөгжүүлэгч болохын хувьд бол энэ бол хамгийн амархан beginner төвчний хүмүүст яг хамгийн ээлтэй гэж би яг хувьдаа бол боддог. Тэгэхээр эхлээд бид нар мэдээж Flask-а татна, install хийн. Тэгээд үүнийг та бүхэн command prompt дээр ч гэсэндээ яг хийж болно. Эсвэл ерөнхийдөө та нар өөрсдөө ямар зүйл ашиглаж байгаа вэ гэд тэрнээс хамаарат өөрсдөө юм татна. Тэгээд ерөнхийдөө л install гэхэд pip install Flask гэд энэ командыг ерөнхийдөө л install хийн. Ингээд татгч дуснаа. Тэгээ хэрв зарим хүмүүсийн хувьд бол энэ болохгүй ч магадгүй pip command нь pip command нь болохгүй бол Python-аа upgrade хийх юм уу? Эсвэл бүр болохгүй бол би хэрв өөр тусдаа бичлэг гаргаж өгч бас болно. Амжилттайгаар бид бүгдээрээ Flask-а яг install хийсний дараа from Flask энэ ерөнхийдөө бол Flask-а framework-оо ер нь дуудаж авчирч байгаа гэх юм уу? Яг энэ ерөнхийдөө бол яг Flask гэдэг аппликейшнийг ер нь дуудаж авчираад ер нь нэг тиймэрхүүгээ ойлгоцоход их юм дээр нь болно. Тэгээд энэ л болохоор яг аппликейшнийг run хийж байгаа зүйл юм уу? За тэгээд бүгдээрээ яг ажиллуулад үзэх юм бол одоо энэ доороо URL-ийг нь copy-дод яг нэг юм дээр браузер дээр ашигласан болно. Эсвэл зөвхөн control mouse нэгээ дарсан ч болно. За тэнгууд ерөнхийдөө бол манай яг Flask маань ерөнхийдөө бол ажиллаж байгаа гэдгийг ингээд бид бүгдээр харж болно. Тэгээ одоо нэг юм болохоор бид нар яг page үүсгэх хэрэгтэй гэх юм уу? Одоо яг define хийж өгнө. За define гэдэг ерөнхийдөө бол define гэдгийнх нь ардаа яг энэ бол юу ч байж болно. Яг ямар ч нэртэй байж болно гэх юм уу? Тест хийж болно. Гэтэ ерөнхийдөө би энэ бичлэгэн дээр бол home гэдгээр явчих. Тэнгүүд return get. За энэ анхны вебсайт. Тэгээ бас энэ дотор p tag бичиж болно. h1 tag бичиж болно бас. За тэгээд бид нар одоо яг дахиад аппликейшн руу яг вебсайт руу дахиад буцаж орох юм бол энэ чинь бол юу ч гарч ирэхгүй. Яагаад гэвэл бид нар яг root байхгүй гэх юм уу? Одоо тэгээд тэрийг хийхин тулд тэгээ энэ дээр бол яг URL одоо вебсайтны URL дээр нэг одоо slash тавиад нэг юмнууд бичсэн байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол тэр нь гэсэн үг. Тэгээ энэ дээр одоо homepage
гэж болно. Эсвэл за эхэндээ бол ямар ч юм зөв дан слэш гэдэг үзье. За тэгээд oops. За одоо ингээд бид нар орох юм бол энэ URL нь ямар ч юмгүй угаасаа дан слэш арай л байгаа штэ тийм ээ. Тэгээд харах юм бол яг саяны бидний хийсэн яг анхны вебсайт Hello World гээд энийг биднийг харж болох юм аа. За одоо болохоор бид нэр redirect URL for энэ хоёр function энэ attribute-ийг судлах болно. За энэ доор нь болохоор за та бүхэн нэг гоё юм харуулъя гэвэл энэ дотроо хэрэв fine. Let's за энэ юу юм бэ гэхээр одоо энэ name get root-ийн араас slash марчиж. Яг энэ URL дээр гарч байгаа name нь энэ ийшээ ороод тэгээд ерөнхийдөө л hello гэд name гэж гарч ирнэ. Энэ function болохоор одоо Python-ы нэг function гэдэг. Хэрвээ та нар C хэл үзчихсэн бол ерөнхийдөө бол нэг ингэчээ дараа нь A гэд нэг энтэй юм төстэй function. Тэгээд за тэгэхээр энийг арах юм бол хараад одоо slash дээр нь за нэг random гэх юм бол hello random. За тэгээд нэг дурын нэр аваад за Justin Bieber. Justin хэвэл hello Justin гэж гарч иж байгаа. За тэгээд redirect бол URL for гэд энэ хоёрыг тайлбарлах юм бол за энэ дээр чинээс бас random бичээдөө. Тэгээд define random. За тэгээд энэ чинь болохоор return redirect URL for. За энэ юу юм бэ гэхээр ер нь бол баг уншигдж байгаа юм уу? Яг home гэдэг home page-ийнхаа URL-ийг нь ер нь redirect хийнэ л гэсэн үг. Тэгээд ер нь та нар бодож магадгүй яа home page юм бол slash тавьж магадгүй гэдэг. Гэтэ ерөнхийдөө л үгүй. Зүгээр энэ нэрийг нь бичгэн л болно гэсэн үг. За одоо дахиад харах юм бол this random гэд харах юм бол дахиад буцаа home page рүү redirect хийж байгаа. Энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд Flask-ийн дараагийн одоо бичлэгүүд удахгүй орох хаа гэж би яг найдаж байна. Тэгээд хэрвээ таалагдсан эсвэл яг өөр хийлгэмээр байгаа зүйл байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Баярлалаа.